Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Цог Entertainment Media Studio баг хамт олон бэлгийн тооллын 17 дугаар жарны хилэн дэх хэмээх модон луу жилийн зуны адаг сарын шинийн 29-ний балжин нэмтэй лусын буулттай шарагчин гахаа өдөр буюу аргын тооллын 2024 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Баянхонгор аймгийн Галууд сумын хайрхан 1-р багийн нутагт зохион байгуулагдсан Эрдэнэ хайрхны савдгийг тахих өвөг дээдэстэй хүндэтгэл үзүүлэх ёслолоос бэлтгэсэн нэвтрүүлгээ үзэгч та бүхэндээ өргөн барихад бэлэн боллоо. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт нутгийн зон олон ахын дүүсээ. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт ах дүү нараа. Сайхан цусцгааж байна уу? Нутгийн зон олон түмэн минь ээ. Тийм ээ. Өдрийн сайныг өнжин хүлээж, хоногийн сайныг хонон товлож, өнөөдрийн энэ бэлэгт сайн өдөр тэргүүн тайж галсан абгуун үр удам жижиг хэмээн одлоо хүндлэгдсэн гонгор өвөгийн хүүхдүүд ажцээ Эрдэнэ хайрхан нар сар од хангай дэлхийгэн дахин уул усаам баясгаж байгаа баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баяр хүргье. За одоо ингээд энэ Эрдэнэлээ хүрээнд одоо шавлан сууж байсан. Миний аав болон одоо манай аавын ах нар болох 7 халзал ламын одоо ураг садлангууд одоо өвөг дээдсийн газар нутгийг дахиа хэлцэж тохироод ингээд хүрэлцэн ирсэн юм аа. За ингээд энэ үйл ажиллагаанд одоо Эрдэнэтээс, Улаанбаатараас, аймгийн төвөөс олон газраас улсууд ирлээ, зорж ирлээ. За ингээд энэ зорж ирсэн бүх одоо ном уншлаг лам хургууд хатуу амраас одоо ойртны хүмүүс энэ нутгийн одоо энэ зон гошуу нутгийн хүн зон олон тэр одоо бурхны оронд байгаа өвөг дээдсмэн одоо цаашдаа өргөлж одоо олон жил одоо амар уулын сайн байх болтугай гэж бодож энэ номыг л одоо энэ газар нутгийг дахиулж байна да. Гол нь энэ сайн сайхныхан төлөө. За тэгээд одоо бид бүгд ч гэсэн одоо энийг дахиулж явахдаа бид бүгд ч гэсэн энэ нутгийн зон олон ч гэсэн одоо үйлд зунд нь ганцуудын аюулгүй хар дахал өвчин бөгөөй одоо хар удаан ханайтны аюулгүй амар амгалан сайн сайхан байхыг л энэ л авдаг газар усны эцдээсээ бид хүсэж байна да. Улаанбаатар хотоос ирж оролцож байна. За энэ бол усны дахлын энэ хайрхандаа ирж манай аавын одоо 6 халзан ломын гандан сууж шавилж энд ном зурмаа манай аавтай долуулаа. Тэгээд энд одоо шавилын сууж ном зурмаа бисч байсан. Тэгээ бид өөр хүүхдүүд нь одоо 6 өөр хүүхд бид нар л ихээс 10 дагуулаа. Тэгээ одоо ерөөсөн 2 хүн үлдлээ. Хамгийн отон манай аав чинь 6 халзан ламын хамгийн отон ламынх нь хамгийн отон би. За ингээд энэ миний ах. За ингээд энэ уул усан баярлуулж хангаад дэлхийг лувсавдгийг баярлуулах гэж энэ өөр хүүхэд ах トゥ энэ олон түмэнд ах トゥ нартаа маш их баярлж байна. Дэмжиж энэ уул усан баярлуулж их баярлж байна. Тус тахилгыг халахын сайн ноён хан аймгийн Дархан засгийн хошуу одоогийн Баянхонгор аймгийн Галууд сумын нутагт үеэс үед нүүдэлэн амьдарч ирсэн тэргүүн тайж галсан абуугайн Эрдэнэ тээлийн хүрээнд шавлан сууж байсан төрсөн ах トゥ 7 хүү Дивүүз, Галсан цэвэл, Содном Даржаа, Төмөр Баатар, Гомбжав, Сүрэн, Гонгор нарыг төлөөлж олон түмэндээ жижиг хэмээн хүндлэгдсэн отхон хүү, гонгорын 2 баг хүү, Нямхан Нямбуу, Пүрүү давг нарын үр хүүхдүүд болон тэдний ах эгч нарын үр хүүхдүүд хамтран зохион байгуулж дээдсийнхээ шүтэн биширч байгаль дэлхийнхээ онгод тэнгэрийг баясгаж буян хишиг эвэл тусыг нь хүртэж ирсэн Эрдэнэ сайхан заншил ёсоо ийхүү сэргээж Эрдэнэ самбил Баян сэтэрт модод хайрхнууд сүмбэр Эрдэнэтэл жаргалантын голууд Өхэгийн аршаан ээжин болог мэлтэс зүрүү ханан хар нүдэн готил таравган тэг ар өвөр тэл
долоод, нурамт, улаан овоо, шар худаг, ар худаг, шаар хайрхан, шар бүрд, баян даваа зэрэг их болсон газар орныхоо нуур ус, булаг шанд, уул нуруудынхан эзэн онгод лус савдгийг урин залж, идээ ундаа, тавг тахилгаа өргөж, Баянгор аймгийн Бурхан шашны төв, Ламын гигэний гон гандан дидлэн хийдийн хамб, баян жаргал. Гандан цэжайлын хийди лам тавгд орж тэргүүтээ 7 ламыг урин залж ном айлтууллаа. Би Баянгор аймгийн Баянгор сумд оршин суудаг. Миний аавын талын автобусанд хуран цуглаад байна. Энэ сайхан тагтаа үйл ажиллагаанд оролцож байгаад сэтгэл их өндөр байна. Тэгээд нутаг орон минь энэ байгаль дэлхийн хэмжээнээр сайхан байна. Хүн амьтны сэтгэл тэнэгэр ах トゥ ус ураг сад төрөлтэйгээ уулзж байгаад их баяртай байна. Ах トゥ ус ураг төрөл нь одоо өнөр өтгөн ад жаргалаар дүүрэн улам их урт удаа наслаарай гэсэн ерөөлийг бэлэгдэж байна. Баянгор галууцсан зунтыг хүн байна. Эрдэнэли. Таглага өргөн төлөв сайхан болж байна. Нутгийн ард түмэнд мэндийг хүргэе. Сайхан баярлалаа гэж. За намайг Батнасан гэдэг яг энэ голын хүн байна. Бас сайхан байна. Одоо манай нутгийн улсууд ингээд өссөн төрсөн нутагтаа ирж аав ээжийнхаа өвгдээцийнхаа энэ сайхан нутагт ирээд бүгд л ингээ уулзаад чуулж байгаад би маш их баяртай байна. Бас манай энэ ламын гигэний лам нар ч гэсэн ирж сайхан ном хорж өгч байгаад бид бүхэн бас баяртай сууж байна та.
산하반도 나도 들지. Сайхан болж байна. Баярлалаа бүгдэнд нь. Бүх эрс улсуудаа ч гэсэн баярлалаа. Би Баянгор аймгаас ирж оролцож байна. Зундын ундрмаа гэж юм байна. Манай аав энэ нутгийн хүн байна. Нутаг усныхаа дахилахад ирсэн байна. Жочид гээчид лам хувиргууд ирсэн маш гоё юм болж байна. Энэ өргөө олондоо энэ өдрийн амар амгалан айлтгая. За энэ өвгдээцийнхаа нутгийг хүндэтгэж ирсэн жочид гээчид олоос ирсэн улсуудаа энэ хурламыг цуглаж байгаа, хорон цуулж байгаа лам нартаа энд байгаа бүх нутгийн ард иргэдтэй энэ сайхан өдрийн мэндийг төвшүүлье. Оо сайхан байна, гоё байна. Баяртай байна. Айргуу тахилхыг хийж байгаа хүмүүстэй хамтж бас юу гэж хэлэх үү та? Оо баярлалаа гэж хэлсэн сайхан байна. За одоо сэржим өргөх гэж байна. Тэгээд энэ одоо архин сэржим байна, сүүн сэржим хоёр хийсэн байгаа. За архин сэржмийн бол юу гэж бодож өргөх юм бэ гэхээр архин сэржмээ 3 цагийн 10 зүгийн бурхан сэхүүлсэнд алтан ундаа өргөж гинэ гэж бодож өргөх нь шүү. За яа. Тэгээд энэ одоо ах トゥ усаа сайхан энэ 3 цагт 10 цагт өрсөж байгаа энэ сайн цагийн одоо энэ бурхтад бүгдөөрэндөө сайхан ах トゥ усаа сайхан даатгаж өргөх нь байна. За сүүн сэржмийн бол Лусын 8 аймагт зориулж өргөх нь байна шүү. За яа. Лусын 8 аймагт наран ургах зүгээс ингээд 4 зүг 8 зөгсөд ингээд сайхан тойроод өргөөд за тэгээ хамгийн сүүлд нь ингээд буцаад эргээд тэр наран ургах зүг рүүгээ энэ одоо хайрхан руу гарах нь шүү дээ. За тэгээд ингээд сүүнүүдээ өргөчих нь байна. Энэ одоо үлдсэн энэ ч цогцтой сүүнүүд байвал босч ирээд энийг ер нь бүгдийг өргөө шүү. Одоо өргөх гэж авчирсан та нар одоо өөрөөсөө энэ хайрхандаа өргөх гэж авчирсан эдээ, будаа, сүү, тараг альва нэгэн одоо өргөх гэж авчирсан зүйлүүд байвал тэднийг одоо бүгдийг өргөх нь арваа будаа тэргүүтэй зүйлүүд тиймнүүд байвал Om Bazremre da guneli anna hoy mer mazava shoda drova drova Om bana dojara dambe Allah mahshwala chingwe sarjannate namma sansasatam mambatum dagwe hawla che sarwaman che namharan arishindo joroma humma Om sarvam betur sur navartaya varta aw churuk Om Sarvam Betur Surung Avartaya Kasarvarana Om Om Margwinga Humbatinga Humbushinga Humdovinga Hummalin Handinga Humnipinga Humam Shavtana Om Mama Shadramate Vaturete Amasarvarata Undajo Meke Vasravadam Udati Param Kim Kagana Hamsu Ham Mrete Hum Megaru Sarvate Nuananda Namasarvana Tandajo Meke Sarvata Hut Param Kimana Hamsu Ham Mrete Humban Sarvat Alutum Sambra Sambra Humuro to the Sarvata Sataneso Yesambero Shivedo Janjadan Хорисны зуны адаг сарын 29-ны бэлэг цай өдөр ингээд энэ одоо Эрдэнэ хайрхны дахилгад оролцсон явж байна. За манай одоо энэ Баянгор аймгийн бурхан шишний төв одоо гонгон дэдлийн хийдээс манай хаамблам тэргүүтэй манай хийдийн одоо лам нар ирээд энэ одоо Эрдэнэ хайрхны дахилгыг хийж байна. Энд одоо энэ ах дүүсээрээ сайхан одоо удам ураг садангаараа бүгдөө нээлж энэ сайхан дахилгыг хийлгэж байгаа юм байна. За тэгээ өнөөдрийн дахилганд маань бол одоо Очирван сахиусыг дахилаа. За Очирван сахиус маань бол одоо энэ Монгол орныг одоо бүхэлдэн даасан сахиус гэдэг. Тэр жодохдоо Монгол орныг маань Очирваны орн гэж нэрлэдэг тийм ээ. Отгон нингэр хайрхныг маань. Тийм учраас өнөөдөр бол энэ одоо Очирван сахиусыг дахилаа. За тэгээ наагур нь л одоо тэр одоо Лусын одоо балин тэргүүтэй Лусад одоо Лусын балин өргөлөө. За газрын эзэн одоо савдагт бол одоо шавдгийн дором гэж балингийн өргөлөө. За ингээд одоо газар Лусын холбогдлолтой одоо энэ одоо Лус авдгийг харагддаг ийм одоо номнуудыг ингэж айлтлаа.
Олон түмэндээ жижиг хэмээн хүндлэгдсэн отгон хүү гонгорын ураг удмынхан уулзалт нарсаар од хангай дэлхий уул усаа баясгаж үзэл бодолтой үнэнч байж амнасаа өргсөн өвөг дээдэстэй хүндэтгэл үзүүлэх ёслол 4 насны ангиллаар барилдсан хүүхдийн барилдаан болон 2 насны ангиллаар зохион байгуулагдсан охидын улс татах тэмцээнээр үргэлж ирсэн юм. Зэнэтэ дэмжэдэгөрөө. Дэмжсэн дэмжэдэгөрөө. Тэмцүү. Яг хүчил тэмцсэн байна. За. Баруун гартын охтууд бол бараг авчих гээд буцаагаад. Ордогч хүрэхгүй шүү. За. Зин гартад буцаагаа авахар болчихлоо. 1 2 3. 1 2 3. Никой. За энэ ер нь 2 хүч тэнцчихэд байна да. Яг хүч тэнцүү 2-ыг таарч. 1 2 3. 1 2 3. 3 гэд хүчээд дотор авна. За одоо баруун гартад авах шинжтэй авчлаа. Хөрөхгүй шүү. Тэр тоосод хөрөхгүй шүү. За баруун гартад жагаа явчих шиг боллоо доо. За явцаа. Болцоо. За гараарай. 1 2 3. Зяда тадаа. Гурваа гэдэгтэй. За. Солдруудч мөрөөштэй. Хаашаа дараа нэг тэгдэлтэй таашаа биш. За явцаа. За тэр. За ингээд бидний энэ өнөөдөр өдрийн сайныг өнжин хүлээж, хоногийн сайныг хонон хүлээж, нодны хавраас эхлүүлээд ингээд бидний ингээд хийсэн бүх судалгаандаар үндэслэн. Тэгээ бид хэд бол өөрийнхөө сансан хүссэн бүх юмаа хийж чадлаа. Бүх ах トゥ удагаа уулзаж чадлаа. Бүгдээрээ ингээд үе-үеэрээ авгаараа ингэж уулзаж нэг мэдэж авлаа. За миний 2 аав юм төрсөндөө 2 аав хоёулаа байгаа. Тэр 2 байна. За тэдний үр хүүхэд хань ижилт нь бүгдээрэнд нь сайн сайхныг хүсч ирж оролцож энэ наадамд оролцсонд баяр хүргэе. За тэгээ миний дүүнэр, миний ах дүүнэр болоод би одоо ингэж миний дор болоод одоо их жижиг нээсэн зараг бараг 100-аад хүн байгаа. За ингээд бидний энэ сайхан наадамд тулцаа үзүүлсэн энэ Эрдэнэтэйлийн хөндийн бөгөөд хойтлын айг урдлын жаргалан тугалын 3 голын нутгийн зон олонд бас би талархлаа илэрхийлье. За хамгийн сүүлд гэж хэлэхэд энэ сайхан Эрдэнэтэйлийн хойтлын хаттай зохионын за энд энэ хайрхан уул Тэнтэл самбал хайрхан энэ 7 мод тайрхан гэсэн сэтэр тайрхан гэсэн энэ сайхан хайрхад дуулаар хүрээлгдсэн хүндэд миний өвгдөөс энийг энэ нутгийг сонгож авч байсанд одоо би их маш сайхан энэ нутгийг багтан харж уул ус тус савдагтан ингэж бас талархал илэрхийлье. Эрдэнэ хайрхны тахах өвөг дээдэстэй хүндэтгэл үзүүлэх ёслолын хамгийн бага насны хүүхдийн 5-6 насны ангиллалд Эрдэнэ төгс төрүүлсэн бол содномд орж үзүүрлэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан юм а. 7-9 насны хүүхдийн барилдаанд пүрэв сайхан төрүүлж номон далай цогцлбор сургуулийн сурагч мөг соён үзүүрлэлээ. 10-аас 12 насны хүүхдийн барилдаанд отгон баяр төрүүлж мөнхсөлд үзүүрлсэн бол 14-өөс 16 насны хүүхдийн барилдаанд Эрдэнэ баяр төрүүлж сундуйд орж үзүүрлсэн юм а. 85 настай буурлаас 5 сарда балчир хүртэл хуран чуулсан энэ удаагийн наадмын онцлог нь тус наадмыг зохион байгуулагчдын зүгээс энэ өдрийн тэмцээнүүдэд оролцсон бүх хүүхдийг шагнаж урамшуулж ахмад настнуудад хүндэтгэл үзүүлсэн явдал байлаа. Энэ үйл ажиллагаанд ирсэндээ би бол маш их баяртай байна. Одоо бидний өвөг дээдс өвөө
өвгдээцээ маань одоо амьдарч өсч төрсөн амьдарч байсан одоо тэгээ бас энэ одоо шавлан сууж исэн энэ их том хийдийн шавлан сууж исэн энэ сайхан нутаг оронд бид нар өнөөдөр ирж энэ сайхан ах дүүсээрээ одоо энэ ураг удмаараа уулзаж нутаг усандаа сайхан өргөж баясгаж байгаа энэ сайхан өдрийг бол би одоо өдөрт оролцож байгаа туйл их баяртай байна. Маш сайхан болж байна. Бидний энэ сайхан үйл ажиллагаад одоо зохион байгуулсан лекцэг ахыхаа хүүхдүүдэд маш их талархаж байна. За манай ээж бол бидэнд бол энэ аавынхаа тухай, аав ээжийнхээ тухай ярьж ирсэн. Тий. Манай өвөө бол одоо мундаг ийм галсан тэргүүний 7 хүүгийн хамгийн отхон хүү. Тэгээд одоо эрдэм чадал төгс одоо маш их мундаг хүн байсан гэж ярьж ирсэн. За тэгэл ээж маань болохоор бас юу гэж ярьдаг байсан гэхээр манай аав бол тийм яс барьдаг тийм хүмүүсийдэд бол маш их тус хүргэжсэн. Одоо тийм барих тийм ур чадвараараа маш их олон хүнд тус болсон. Тэгээд бас маш их олон хүүхдийг их барьж авч ирсэн гэж зөндөө хэл юмэрдэг л байсан л да. Тийм барих тийм талдаар бол маш их юутай чадвартай эрдэмтэй тийм хүн байсан. Миний ээж бас энэ аавынхаа тэр авиасыг бол бас жоохон баг зэрэг өвлсөн байдаг. Тэгээд энэ Баян-Хонгор аймгийн болон одоо энэ Галуут сумын одоо 1-р бригадад нэг хэсэгтээ манай ээж нутгалсан. Тэгээд тэр нутгалж байсан нутгийн зон олонд бол одоо төрөгж байгаа хүний гайдсан хүүхдийг бол олон удаа гаргаж өгсөн. Маш олон хүүхдүүд одоо манай ээжээр ингэж бариулаад ерөөсөө шөндөө төрөөл хондог тийм мундаг тийм эрдэм чадалтай тарих толгой бас барьдаг гэх мэтлэнгээр бол тийм мундаг эрдэмтэй тийм хүмүүс байсан. Тэр их авиас нь бол энэ нутгийн олон ард түмэж бүгдийг мэдчихэд дурсаж санаж идэг ийм гоё тийм түүхтэй. Тэгээ манай эмээ Адиа гэж хүн их хууч хөөрж ярьдаг байсан. Тэгээд эртээр үеэсээ энэ хийдэд ах トゥ 7 лам гэж байсан. Манай аав хамгийн ууган хүн хүүхэд нь байсан. Их тийм мундаг хүчтэй. Тэр үед чинь цаг үе хатуу хэцүү байсан үе. Тэгээд сүүлд ингээд одоо нэг жишээ олгож ярих юм бол нэг тийм хэдмэгдүүлэлтийн үед ингээд баахан олон лам нарыг ингээд нэг амбарт ингээд чойжилсан. За чаддгийн бол та нар эндээс гараарай та нар гэж чойжлоод үлдээсэн байж хат. Тэр дундаас нь тэгээ амбартагаа алга болсон тийм нэг түүх ярьдаг байсан. Баг бахад. Тийм чадaltaй хулгай хүн байсан гэж ярьдаг юм билээ. Тэр хүмүүсийн дүүргүүд одоо ингээд ийм олон өнөр өтгөн болсон байна. Тэнгэр газар тэтгэж нар хур твширсэн хүн зам баяссан нарлаг сайхан энэ өдрийн Эрдэнэ хайрхны тахилгад нийт 20 гаруй хурдан дааг шанцаа шалгаснаас Түрүү магнайд бөмбөр сумын уяач хөрөл сүхийн борлого дааг хурдалсан бол Аман хүзөөнд Галуут сумын уяач Баяр Эрдэнэ халиун дааг, Айргийн 3-т мөн Галуут сумын уяач Өсөх баярын хул, Айргийн 4-т Галуут сумын Инх төвшингийн Сартай хүрэн зүсмийн дааг, Айргийн 5-т Батаргамжийн хул дааг тус хурдалж уйсан эзэн унсан хүүхэд хурсан олныг баясгалаа. Хүрэнэрхтэй бүхүү Монгол улсын баясгал сэнглийн мандавата төрийн хуур Баян-Хонгор аймгийн Галуут сумын Эрдэнэ тэлийн хүрээний хуур сэнгэл энэ сайхан наадмынхан Даан насны мартын уралдаанд бөмбөр сумын уяач хөрөл сүхийн борлог Галуут сумын уяач Баяр Эрдэнэ бар Галуут сумын уяач Өсөх баярын хул, Галуут сумын уяач Инх төвшингийн хул, 5-т Батаргамжийн хул, Галуут сумын харьяат мартын эрхэм байдалга бол арслангийн сүртэй армгийн шинжтэй холлон хоёр жигтэй хонсон бүр гошуутай хортой тарганан нууцанда хортон шинжин бариванда Баян гიშгэн сүүлэндээ мөшөө төргнэн саганда
도함물에 한마르테 도릉 하라노트테 흔디지니 제지테 흥근드르본 도레테 허운능근다 험테 흥근자 흥국트테 나하라 사람들한테 납정사의 흥미를 위치대 바른 그 절도온 어뜨르트고에 우리그 좋은 거 적뜨고에 갑타가 절도온 같뜨르트고에 하르트고에 호르땅 홀게 Atan tajuurmak nagaran nagarin zetkigeran diktiç Allah'ı hayırın ütteren asayım barak Şirtin diktiç ortnuru haren diktiç Uçum daldan doğdun diktiç Şeçer sayhın dikten sıksılı çoğdun Şanım sayhın soğden sıksılı çoğdun Tamın hülgin dundastırıda jirsin Onsun huktin ormayık sergeç Otumaran turul joyagaran diktik Tatımagına targın jalta Hongin jugur holungin tas tomun khulbude Khurtang namang suha ke Umartınamın suha ke Oo сайхан. Oo гоё байсан. За тэгээд өнөөдрийн энэ сайхан наадмыг одоо манай жижиг хэмээн алдарсан одоо гонгор өвөгийн өр хүүхдүүд маань энэ наадмыг зохион байгуулж мөн энэ гарын бэлэг гэдэг одоо гардуулж өгч байгааг хэлэхэд таатай байна. Тэгээд энэ жижиг өвөгийн өр хүүхдүүдэд амьдралд наад жаргал эрүүл нэг хорвоо ертөнцийн хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөж бүгдөө нэг сайхан алга дашч хураалж медаль өгөргөө. Эрхэм хүндэт хөрөлсөх танаа эрдэнэ хайрхан дахлаг өргөх өвгөд эдсийн хүндгэл үзүүлэх хүрээнд зохион байгуулж буй хурдан дагны уралдаанд унсан гүлгэн тод магнайвалж торгон жолоо өргүүлэн төрүүлж хурсан улнаан баясгсан учир баяр хүргэж шаган журамшуулваа. Тэргүүн тайж гасан авгаан эрдэнэ тээлийн хүрээнд шавлан сууж байсан Далаан хүүгийн отхон жижиг хонгорын үр хүүхдүүдээс Баян хонгор аймаг галуудсан 2024 оны 8 дугаар сарын 3 за ингээд үндэсний Монгол бичгээр утсан байна. За ингээд одоо өнөөдрийн хурдан дагны уралдаанд төрүүлсэн байганы шагналтыг гардуулж байна. За амун үзүүнд хурдсан дагны шагналтыг юуг нэдэл яачих вэ? Нэрийг нэдэл. Тий. За уг үсэг адилхан байна. Баяр. За эрхэм хүндэт баяр эрдэнэ таны уйс цайсан хурдан хүлэг өнөөдрийн хурдан мөрдийн уралдааны аман хүзүүнд хурдсан тул өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж байгааг мань хүлээж авна уу гэх. За баяр хүргэе аман хүзүүцсэн. За айргийн 3-аар хурдсан дайгны өсөх хоёр баярын одоо халзан дааг маань айргийн 3-аар хурдсан тул уг үсэг адилхан тэгээд өргөмжлөл мөнгөн шагналыг гардуулж байна. Эрхэм хүндэт өндөр өвөг жижигийн өр хүүхдүүдээс гэсэн байна. За айргийн 4-аар хурдсан инг төвшингийн одоо бор дааг байна уу? Бор дагны шагналыг гардуулъя. Тэгээд өнөөдрийн энэ хурдан дагны уралдаанд айргийн 4-аар хурдсан тул өргөмжлөл мөнгөн шагналыг гардуулж байна. Өндөр өвөг жижигийн өр хүүхдүүдээс гэсэн байна. За 5 дугаар өнөөдрийн хурдан дагны уралдаанд 5 дугаар барьжсэн
хэн байж Батаргамжаагийн айргийн таваар хурдсан тул өргөмжил мөнгөн шагналыг гардуулж мялаж байна. Баянгарын гаруучмын нутаг бол одоо эрт үеэс одоо 3 хүрээтэй байсан. Тэрний нэг нь одоо нийтэн тэлийн хүрээ буюу аранжин чонхрлыг хийж гэж байсан байлээ. Энэ бол одоо архивын бичиг ард түмний одоо хөгжлийн яриагаар бол яаж иж одоо энэ хойд одоо баруун хойдолд байгаа тэр жижиг суурга энэ суурин дээр босгосон. Энэ хэд нэг 100 ламтай 4 дугантай тийм хийж байсан юм лээ. Энэ хэд бол одоо суурин дахин одоо тэгээд цэцэн бэлгтэй ард иргэдүүд байсан л юм шиг. Хүмүүс бол одоо энэ нутгийн одоо борхончлам бүр юу лээ Хөнгөөцрэн дээр гэж юм байсан. Бүрэн дэмжлэг. Тэгээ уран сумья гэх мэт одоо тийм уусууд байдаг байсан. Тэгээ энэ хүрээ хийдийн түүхэл жоохон балраад байгаа юм одоо. Одоо орон нутгийн одоо ой болох тулыг ус энэ талаар бичигдэх байгаа. Энийг л одоо цааш гаргаж тавьж одоо ном зохиол энэ чинь бүхэл бүтнийг хошуул юунаас хасагдах ёсгүй шүү дээ. Энийг л гаргасан гэсэн зорилго надад байдгийн. Тэгээд энэ цаахан бэлэгцээ өдөр уул улаан байсгаж өвөг дээдсэнд дурдж энэ сайхан баяр тэмдэглэж байгаа нийт ахын дүүс ард түмэн та бүгдтэй бас энэ өдрийн баярын мэндийг төвшүүлье. Тэгээд би Баянгар аймгийн Бөмбөр сумаас ирж оролцож байгаа молмын мөнгөртөн гэж юм байна. Тэгээд энэ би одоо мэдхэн болохдоор Бөмбөр сумын Лэгцэггүй гэж ахын одоо үр хөвгүүдийн бол мэдх юм аа. Тэгээд эднэртэй бол манай хамаатан садан өвөг дээдс бол садан хамаатан садангийн хүмүүс гэж ярьдаг байсан. Тийм учраас өнөөдөр энэ сайхан үйл ажиллагааг бас дэмжиж оролцож байгаадаа маш их баяртай байна. Тэгээд энд оролцохоор одоо нутаг ус ахын дүүсээ одоо төлөөлж ирсэн ийм нэгэн хүн байгаамаа. Тэгээд бас удам судраа мэдэх ёстой байх гэж бодож байна. Өнөөдөр энэ үйл ажиллагаа бол маш сайхан одоо уул усаа байсгсан, ард түмнийг цуглуулж чадсан, хоолой оройс зав зөлөөгөн гаргаж одоо гадаа дотоосоос өр хөвгүүд нь хүрсэн ийм сайхан одоо үйл ажиллагаа болж байгаа миний хувьд үзэж байна. Тэгээд та бүхэндээ маш сайхан баярлалаа. Тэгээд өнөөдөр одоо даагны уралдаа сайхан бүх юм барилдаа энд ирсэн бүх хүүхдүүдийг баярлуулсан өвөг дээдс гөгшчүүлэн цуглуулсан ийм сайхан үйл ажиллагаа байна гэж миний хувьд харж байна. Тэгээд ураг утмаар ахтуу бид намын сайхан агдаг өдөрт өвгөн дээдсийнхээ үлгийн нутагт ирж зорьсон үйл сайхан бүтээлийг газраас жочиж ирсэн дүү ах та талархлаа. 100 орчим жилийн тэргүүн аав ээж 6 ах хамт энэ сайхан хангай энэ сайхан хүндид эрдэн оюун бацлан буян номон бүтээж байжээ. Гасан тайжин отхон хүү гонгорын отхон хүү миний бие ахыхан хамт 86 жилийн дараа ах дүү та нартаа энэ сайхан хангай дан цуглаж баяртай байна. Та бүхэн цаашдаа ахмадаа хөндөж нялгс асарч өвдөцөн хөндөж яваарай. Баярлалаа. Ийхүү нар аргамжин байж наадсан тахилга наадам ураг удмын уулзалт уул усаа баярлуулж удам судар үүхтүүхээ мэдэн таних эрхэмлэн бүхнээ дээдлэн шүтэж жаргал цэнгэл айлсууллаа. Тэргүүн тайж гасан абуугайн эрдэнэ тээлийн хүрээнд шавлан сууж байсан
төрсөн ах トゥ 7 хүүгүүний отхон хүү болох олон түмэндээ жижиг хэмээн хүндлэгдсэн гонгорын үр хүүхдүүдийн зүгээс зохион байгуулсан Эрдэнэ хайрхны савдгийг тайхах өвөг дээдэстэй хүндэтгэл үзүүлэх ёслолоос бэлтгэсэн нэвтрүүлгээ Цог Entertainment Media студийн баг хамт олон бид бүхэн энэ хүргээд жаргаж байна. Ээж аавын минь гэрийн буйртай Эрдэнэ тээлийн нутаг бидний нутгаа. Эрдэнэт хурдан хүлгүүдийн эрчлээд тоостой нутаг бидний нутгаа. Энэ л нутгийн шорооноос нь эхэлсэн гэж тагтх юм аа. Энэ л нутгийн та нараасаа эхэлсэн гэж бахархдаг билээ. Эрдний дээдсийн хийдийн тойр Эрдэнэ тэл гайхалтай нутаг. Эцэг өвгөд лам багш нарын эрдмээ хурайлсан нутаг энэ лээ.